За ингээд та нарын төлөө нэг монголоор бичлэг хийгээд үзчихье. Тэгээд таалагдвал комментэнд хэлээрэй, таалагдахгүй бол бас комментэнд хэлээрэй. Хэрвээ англи хэлүүд дээрээ бас коммент мэддэгдээрэй. За гол юм руу гараа. Аз жаргал бол нэг өдрийн дотор нэг доршууд бүгдийг авч чадхаар зүйл биш. Харин өдрөөр айжмаа аз жаргалтай болдог юм. Харин яг юу хийж, яаж, хэрхэн баг өдрөөр аз жаргалтай болох вэ? Хамгийн чухал гэж бодож байгаа арга хэлье. Welcome back leaders за сонссон монголоор шүү дээ тий. Намайг наана гэдэг мэдэх байх өмчдөг. Да монголоор хулна. Тэгээд англиар ярьдаг хүмүүс байвал I'm sorry. Тэгээд энэ бичлэг дээр яг юу хийж өдрөө болгон ямар арга ашиглаж юу хэрхэн хийж айжмаар улам аз жаргалтай болох талаар байгаамаа. Сайн анхаараарай. За тэгээд миний яриад хамгийн чухал арга бол талархал. Хэрвээ миний өмнөх бичлэгийг үзсэн бол та нар мэдж байгаа. Яагаад талархал хүний амьдралын арга чухал гэдгийг. Хэрвээ мэдэхгүй байлаа шүү дээ. Өмнөх бичлэгийг үзчих. Би энэ хүлээж байна. Alright. Link description дээр байна. Үзсэн үү? Good. Би та нарт яаж талархал, яаж энийг practice хийж дасгал болгож хийх вэ? Та нарт зааж өгье. Талархлаа яаж илэрхийлэх вэ гэвэл миний бодож байгаа гурван арга. Хэрвээ жишээтэй ямар нэг бурхан эдэрт итгэдэг, эсвэл бясалгал хийдэг хүмүүс бол эхний арга гэсэн. Хоёрт тэмдэглэл хийх дуртай хүмүүст бол хоёр дахь арга зориулсан. Гурав дахь нь шууд тэр дороо илэрхийлж чадах, илэрхийлэх дуртай тийм хүмүүс зориулсан арга. Та нарын энэ гурван аргыг нэг нь сон. За эхний арга нь шүү дээ. Одоо жишээ нь бурхан шүтэнд бол мэдээж хүн залбирдаг да. Тэгээд бясалгал хийдэг бол мэдээж бясалгал хийдэж штэ. Тэр шиг адилхан залбирал эсвэл бясалгал хийж байхдаа энэ талархлаа оруулж болно. Яаж гэвэл за жишээ нь яг бясалгал хийж байхдаа эсвэл тэр бурхан шүтэндээ залбирч байхдаа ямар нэгэн чиний талархдаг, чамд байгаа гэдэгт талархдаг, амьдрч байгаа гэдэгт баяртай тийм юмнуудаа сайн бодож олон зөө. Жишээ нь надад ийм зүйл тохиолдсонд маш их баяртай. Эсвэл миний амьдралд манай ээж байгаа би маш их талархаж байна. Яг саяных шиг тэгээд тэр талархдаг юмудаа ураас дээш юм талархдаг, баяртай зүйлээ бодож олцоод яг тэр залбирлаа эсвэл бясалгал хийж байхдаа сайн бодоод, сайн бүр мэдрээд бодоод тэр гурван нэгээр нэг сайн мэдэрч бодож иж тийш талархал илэрхийлж болно. Харин хоёр дахь арга маань юу вэ? Тэмдэглэл хөтлөх тийм ээ. Тийм. За хэрвээ чи journal хийдэг, тэмдэглэл хийдэг бол энэ бол арай амархан байх. Хэрвээ тэмдэглэл хийдэггүй, хийж байгаагүй хүн бол зүгээр сайн зоолтгүй. За хэрвээ тэмдэглэл ашигладаг бол шууд тэрэн дээр бичиж болно. Хэрвээ тэмдэглэл байхгүй бол зүгээр шинэ юм нэг дэвтэр аваад шууд нээчих болно. Тэрэн дээр 3-аас дээш чиний тэр баярлж талархж байгаа зүйлүүдэд бүгдийг сайн бодож олоод дараалалаар нь яг цэг тавьж байгаа надад ийм зүйл тохиолдсон баяртай байна. Ингэсэнд би маш их баярлж байна. Надад тэр тийм юм өгсөнд би маш их талархаж байна. Яг тиймэрхүү бичнэ. Яг миний өмнөх жишээн дээр хэлсэн шүү. За манай 3 дахь арга маань арай жоо хэцүү байх. Ялангуяа тэр интроверт гэдэг хүмүүст, ер нь ичимхий хүмүүст амар хэцүү байх. Гэтэ мэдээж хэцүү зүйлээ хийж ижил хүн сайн болж хөгжиж тийм үстэй. Тийм болохоор энэ арга маань бас гоё. Энэ арга маань нь шүү дээ. Яг гэвэл талархлаа ямар нэгэн бичиж авах эсвэл зөв толгоонд хадгалахын оронд чам баярлуулсан хүндээ шууд хандаж талархлаа илэрхийлнэ. Ягаад хүн гэтээ ямар нэгэн өөр зүйл, ямар нэгэн обжектэд баярлаа гэж хэлж болохгүй гэж. Яг л амьд биш юм руу би чамд талархаж байна. Баярлаа. Эдгэрж яваад л жоохон энэ одоо ирүүл үү? Юу ингэ шкаф дээр тэнэг ирүүл биш байхгүй юу? За тэр яах вэ? Тэр хүндээ талархлаа илэрхийлэхтэй байж тээ. Зүгээр нэг бутнаа тий баярлаа. Ингэж мэдэхгүй зөө. Харин шууд надад ийм зүйл хийж өгсөн чи би баяртай. Чи надад ингэж өгсөнд би маш их баярлаж байна. Сайхан гоё бид урамтай хэлэх хэрэгтэй байхгүй. Яг тэр бусад хүндээ хэр их баярлж байгаа тэрийг бүр мэдэртэл нь илэрхийлэх хэрэгтэй. Зүгээр л тэг баярлалаа гэдэг юм бовтмохгүй. За энэ гурван аргын нэгийг сонгож болно. Гэхдээ энэ гурван аргын аль нэгийг хийхтэй вэ шүү дээ. Яг гол юм нь юу вэ гэвэл яг тэр талархлаа илэрхийлэхтэй бясалгаж байгаа бэ, залбирж байгаа ч вэ,
хүнд илэрхийлж байгаа ч бичиж байгаа ч яг энэ талхлуудаа өөртөө бүр маш сайн мэдрэх хэрэгтэй. Бүр яг яагаад тэр баярлж байгаа талархж байгаа мэдрэмжээ бүр сайн эффект нь бүр туултал мэдрэх хэрэгтэй байхгүй. Тэгж илэрхийлвэл хамгийн сайн эффекттэй тэгээд чамайг аз жаргалтай болоход хамгийн их туслах нь юм. Зүгээр л би баярлалаа. Тэгээд иймэрхүү хоосон сэтгэлгүй биш аим хоо сэтгэл оруулсан байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж бүр чам бүр аимс эффекттэй орно. За энэ хүү дээр тасгалуудыг өдөрт нэг өдөр хийгээд хайчих биш. Өдөр болгоо хийх хэрэгтэй. За тэгтээ өдөр болгон 3 юм бичээд эсвэл бодоод авч байгаа хэцүү санагдчихвэл нэгээр ч хийж болно. Юу ч өдөр болгон хийж байгаа нь чухал юм. Нэгээс эхлэж байгаа, 3-аас эхлэж байгаа, 69-ээр эхлэж байгаа хамаагүй. Өөр өдөр болгон хийж байгаа ч л хамгийн чухал юм. Энэ хүү тасгалыг өглөө шүтс хэрэгтэй эсвэл орой унтахаас өмнө эсвэл өдөр ч хийж болно. Тэр өглөө хийвэл гэж тохиомжтой гэж бодож байна. Яг тэр яг өглөө тэрийг ингэвэл үлдсэн өдрөө аз жаргалтай өнгөрөх боломжтой байхгүй юу? За ингээд энэ бэлэг маань болж байгаа маа жоохон богиносэн. Яг би Монгол орж байгаа тэр эксперимент хийж үзэж байна. Тэр миний бэлгүүдийг үздэг чинь маш их баярлалаа. Би амар их таалагдж байна. Яг ингэж илэрхийлэн заяа. Тэгээд таалагдсан бол лайк, comment, subscribe. Тэр шинэ subscribe. Тэр монголоор хийсэн дээр гэж бодож ивэл комментэнд мэдээ дээрээ англиараа хийвэрээ гэвэл англиар бичээрэй комментэнд. Тэгээ бүр их таалагдвал мэдээж найз нөхөдөө шеэр хийгээд үзээрэй. Тэгвэл би бүр их баярлалаа зөө. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн бичлэгтээ уулзъя. Peace.